Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд хоримтлалтай Монгол аянаараа дамжуулан 7 харилцагчтай байр бэлэглэж 20 гаруй харилцагчаа гадаадад аялуулж нийт 2000 орчим харилцагчаа урамшуулсан байна. Тэгвэл өнөөдөр хоримтлалтай Монгол урамшуулалт хөтөлбөрийн 2025 оны 3 дугаар сарын азтай 50 харилцагч шагналаа гартаа авлаа. Худалдаа хөгжлийн банкны Apple Pay үйлчилгээ хэрэглээнд нэвтрээд удааг байгаа ч харилцагчдын хамгийн ихэр хэрэгэлдэг төлбөр тооцооныг хэрэгсэл болоод байна. Тэгвэл тус банкны зүгээс Apple Pay үйлчилгээг ашиглан хамгийн их төлбөр тооцоо хийсэн болон харилцагч POS машин дээр хамгийн их гүйлгээ хүлээн авсан харилцагчтай шалгаруулж бэлгийг нь гартуул өглөө. За би ер нь бол худалдаа хөгжлийн банкны Apple Pay үйлчилгээг нэвтрүүлсэн цагаас нэр нь бол эхэлж ашиглаж эхэлсэн. За тэгээд ер нь бол төлбөр тооцоо ихэд аюул хялбар амар хэсэг учраас ер нь бол ашиглаж эхэлсэн. Тэгээд энэ хүү 8% хүүтэй орон сууцны зээллийн эрхийг хоцсондоо маш их баяртай байна. Худалдаа хөгжлийн банкны POS машин ашигладаг бизнес эрхлэгчдэд зориулсан. Тэгээд та худалдаа хөгжлийн банкны POS машин дээр Apple Pay-ээр хамгийн олоодоо төлбөр тооцоо хүлээн авах юм бол бид тэнд iPhone 16-аас эхлүүлээд төлбөрөөр урамшуул олгохоор байгаад байгаа. За хоёр дахь хөтөлбөрийн хувьд бол Apple Pay ашиглан төлбөр тооцоогоо гүйцэтгэж байгаа иргэдэд зориулсан урамшуулт хөтөлбөр. Тэгээд бид сар бар хамгийн олон удаа худалдаа хөгжлийн банкны Apple Pay-ээр төлбөр тооцоогоо гүйцэтгсэн 102 харилцагчаа шалгаруулж байгаа. Apple Pay үйлчилгээ нь Монгол улсад нэвтэрснээс хойш маш хурдан хугацаанд хүн бүрийн ашигладаг хамгийн хялбар тооцооны хэрэгсэл болоод байгаа. Худалдаа хөгжлийн банкны Apple Pay урамшуулалт хөтөлбөрүүдэд цаашиж үргэлжилсээр байх тул илүү идэвхтэй ашиглаж шагналын эзэн болоорой.